2024 онд арилжааны банкуудын бизнесийн зээл олголт 37% өсч зээлийн эргэн төлөлт сүүлийн 15 жилийн хугацаанд байгаагүйгээр сайн төлөлттэй гэсэн үзүүлэлт гарчээ. Энэхүү үзүүлэлтээр банкны салбарын эдийн засгийн өсөлтийг хангалттай дэмжиж чадсан хэмээн дүгнэж байна. Харин төсвийн хэд данхгар байдал томоохон төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн үйл явц нь импортыг дэмжиж инфляцийг хөөрөгдөж бодлогын хүүг нэмэх шалтгаан болсон билээ. Ингэснээр арилжааны банкуд зээлийн хүүгээ буруулах боломж бүрдэхгүй эсрэгээр нэмэхээс өөр аргагүй байдалд шилжсэн гэж тайлбарллаа. Төсвийн зардал жилээс жилд өсч одоо 35% төрлөө. Төсвийн төлөлт нь импортыг дэмжиж инфляцийг хөргөдөж байгаа юм. За улирхан бүтээгдэхүүний үнийг хэд өөдрөгөр төсөөсөн нь одоо асуудал дагуулж 2025 оны төсвийг тодтогоход хүргэж байна. Энэ мэд төсвийн алдаатай бодлого нь банкны салбарт энэ онд зээлийн хөөсөх, зээл олголт багасах суурь болох юм а. Ингээд ерөөсөө хүүгийн түвшин буурах боломжгүй л болгож байна л да. Тэгэхээр одоо улс төрчдөөс асуумаар байгаа энэ нөгөө шийдвэр гаргагчдаас асуумаар байгаа зүйл бол хүүгээ буулгах сонирхол байгаа мó эсвэл бол ингээд үргэлжлүүлээд төсвүүд хилээд яваад ах юм уу гэдгийг л одоо асуумаар санагд. Эдийн засгийн эрэлт талд нь бол их хөөрөгдлөө. Тэгэхээр нөгөө эдийн засаг хөөрөгдөхөөр инфляц нэмэгдээд тэрийг дагаад одоо бодлогын хүн нэмэгдчихэж байгаа. Тэгэхээр бол одоо нэг хэсэг хугацаанд бол одоо зээлийн хүү бууруулах тухай ярих нь бол утгагүй болчихж байгаа байхгүй тийм. 2024 онд болсон улсын хурл болон орон нутгийн сонгуулийн зардлыг төсөвт тодтгол хийж нэмсэнтэй холбоотойгоор тэнцэл 776 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарсан байдаг. За 2024 онд арилжааны банкнаас хэрэглээний зээл авсан иргэдийн зээл улам нэмэгдсэн. Банкуд хэрэглээний зээл буюу цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл төлхөө болгосон байна. За энэ онд байдал өөрчлөгдөх эрсдэл хүлээж байгаа юм. За бодлогын хүүг 2.1%-аар өсгсөн байгаа. За энэ нь мэдээж эдийн засагт одоо зээлийг хумих, хадгаламжийг нэмэх юм нөлөө үзүүлнэ. Хугацааны хувьд болохоор мөнгөний бодлогыг бол илүү ирээдүйд чиглэж явуулдаг. 2 жилийн дараа одоо инфляцид нөлөөлнө гэсэн дунджаар ийм одоо таамаглал одоо тооцоолол байдаг. Тэгээд өнгөрсөн онд бас 3.1%-аар бол бодлогын хүүг бууруулсан байсан. Тэрний нөлөө одоо банкны одоо хадгаламжийн хүүнд бол яг нөлөөлж эхлээгүй байсан одоо энэ үед буцаагаад нэмсэн болохоор харьцангуй одоо энэ хүүний нөлөөлөл бол одоо ойрын хугацаанд бол бага байхаар байна. 2025 оны хувьд бол юу харагдж байна вэ? Хэрэглээний зээлийг илүү их төлхөө хязгаарлах ийм нөхцөл байдал харагдаж байна те. Статистикийн хорооны судалгаа 2024 оны судалгаанаас ингээ хараад үзэх юм бол нийт өрхийн 65 орчим хувь бол зээлтэй. Тэгээд дундад зээлийн хэмжээ нь бол 18 сая төгрөг. Тэгээд ипотекийн зээл нь болохоор 100 орчим сая төгрөг. Сар төлөгдөж байгаа зээлийн хэмжээ нэг өрхийн зээлийн хэмжээ бол 1 орчим сая төгрөгтэй бол тэнцэж байна гэсэн ийм үзүүлэлт байна. Тэгэхээр бид нөгөө өрхийнхөө санхүүгийн эрүүл мэндийг хамгаалах, санхүүгийн аюулгүй байдлыг чиглэсэн ийм бодлогын арга хэмжээнүүд төв банкны зүгээс аваа явж байгаа гэж харж байна. 2025 онд нүүрсний эрэлтийн бууралт, экспортын хэмжээ багассан зэргээс үүдэн дан ганц банк санхүүгийн салбар бус олон салбарт эрсдэл сорилтууд гарч иж байна. Цаашид 2025 оны төсөвт тодтгол хийж төсвийн тухай хуулиа дагамжуулах нь зүйтэйг Монголын банкны холбооныхон хүслээ.